Юу яцгаанс нэг задлангийн 3 дахь дугаарыг эхэлж байна. За 3 дахь дугаараараа NBA суперстар тамирчин Тони Эдвардсын нэрийн эхний бүүз Adidas AE1-ы түрүүгөө буюу лоо загварыг хэдүүлээ задлж ярилцах болно. За ингээ бүүзний үзүүлэлт өдрөгөө орцгоё. Хамгийн ихэнд пүүснийхаа дээд материалын талаар ярилцах хэрэг. За дээд материал дээр бол хослон материалыг ашиглаж өгсөн байгаа. За TPU болон за нэхмэл буюу даав материалыг хослуулаад ашиглаж өгсөн байгаа. За баг зэргийн хумсар материалыг гэсэн оруулж өгсөн байгаа. За яг TPU оруулгын голоор даав буюу нэхмэл материалыг ашиглаж өгсөн бол за хоёр талаар нэмэлт оруулга энийг содон цаг оруулж өгсөн. Нэмэлт оруулгаараа TPU материалыг ашиглаж өгсөн байна. За энийг бол ер нь анх гарахад бол их хүн олон хүн дургүй байсан. Одоо нэг тийм өвчин байж нэг тийм өвчин хөдөлж чинь гэсэн одоо комментууд л ерөөхдөө их байсан. За эдгээр бол яг зүгээр ч нэг ингэж оруулсан зөвгөн үүрийн хэлбэртэй хийгээр оруулж өгөөгүй. За яг амьсгалах зориултаар хийж өгсөн байгаа хоёр талдаа амьсгалах буюу агаар нэвтрэх агаар гадагшлах хоёр нүхийг зэрэг хийж өгсөн байгаа. Одоо зориултаа гэсэн үг. За мөн загвартайгаа уялдсан дэмжлэгийн систем ч гэсэн маш гоё төгс зохицуулж өгсөн байгаа Adidas брэнд. Ялч 2024 оны шилдэг бүүзээр тодорсон бүүз шүү дээ. Дараагийн яшин дэдүүл пүүснийхаа зөөлөвчний талаар ярилцсан. За пүүсний зөөлөвчний за энэ бол үндсэн загварынхаа лоо буюу түрүүгүү загвар нь за түрүүгүү загвараа илүү хөнгөн за тэгээд илүү хямд материалаар хийхэд тулд light boost болон light strike зөөлөвчийг ашиглаж өгсөн байгаа. За үлмэндээ бол light strike зөөлөвчтэй, за өсгөндөө бол light boost зөөлөвчтэй. За мид буюу яг үндсэн загвар нь бол бүтэн ууландаа бүүст зөөлөвчтэй байсан бол за арай хямдхан арай хөнгөн болохын тулд хоёр хөнгөн зөөлөвчийг ашиглаж өгсөн байгаа. За мэдээж зохиолт хамгийн их хэрдэг хэсэг буюу хөлийн өсгийн хэсгээр light boost буюу хамгийн одоо сайн зөөлөвчөө. За өлмийн хэсэгтээ бол дэлгээж удаантай байх зорилтоор light strike зөөлөвчийг ашиглаж өгсөн байгаа. Тэгснээр илүү тухтай илүү хөнгөн болгож өгсөн байгаа. Ерөнхийдөө гол зорилго нь бол зүгээр л яг мэдээсээ хамаагүй хөнгөн болох зорилготой Cortfield сайтай, Lockdown сайтай бүүз болохын тулд хоёр зөөлөвчийг ашиглаж өгсөн байгаа. За одоо манайхны пүүз одоо заалны бүүз агсан бомбын бүүз сонгохдоо хамгийн гол нэг шалгуур бол гадна уулны зууралтыг хамгийн их одоо шалгаж сонирхож авдаг. За гадна уул Эдвардсныгийн гадна уулны хувьд бол яг бүтэн ууланда эрзэний материалаар хийж өгсөн. За түрүүтэй буюу мид загвараас нэг ялгаадах ялгаа байхгүй хойлож гэсэн эрзэний уултай. За тэгээд хэринг бон гадна уулны хээтэй ерөөдөө тийм маш минималист гэж хийж болно харахад бол тийм маш энгийн нэг элдв хээ байхгүй маш энгийнээр шийдэж өгсөн байгаа. За мид буюу үндсэн загвараас бол нэг ялгаадах илүү сайжирсан муудсан гэх зүйл байхгүй яг л адилхан гадна уулны хээ болоо гадна уулны материалаар хийгдэж өгсөн байгаа. За өнгнөөсөө шалтгаалаад өөрөөр өнгөтэй гарч байгаа. За хөвчлэн бүгдээрээ эрзэний уултаа за зарим нь бол translucent гэж одоо манайхан бол IC soul гэж ярьдаг тийм уултаа. Одоо миний хата барьж байгаа бол Year of Snake өнгөний хувьд бол IC soul-тээр хийгдэж өгсөн байна. За мэдээ сайн зурна гадна бол гадна талбай дотор зааламжлалтгүй ер нь бүх талбай зүрийн сайн зурж байгаа гэж хүмүүс их сайн сэтгэлтэй байгаа зорин худалдаж авсан хүмүүсээс л ер нь зурхгүй байна. Хулгаад нь гэсэн хүн бол бараг сонсогдохгүй байгаа да ер нь сайн зурж байгаа. За бас нэгэн чухал зүйл бол хэдүүл дэмжлэг буюу суппортын талаар ярилцах хэрэгтэй. За суппорт бол зүгээр шууд харагдаж байгаа шиг л одоо байгаа. Одоо суппортыг бол загвартайгаа маш сайн хослуулж өгсөн байгаа. Хоёр талын TPU оруулга бол хөлийг хоёр тийш нь холбирох хөдөлгөөнөөс маш сайн хамгаалж байгаа. За тэгээд локдаун буюу одоо хөлийг дотроо сайн барих, хөлийг хөдөлгөөнгөө барих зэргүүдийг бол маш сайн үүргээ гүйцэтгэж байгаа. Хоёр талаа latex TPU оруулга бол маш сайн үүргээ гүйцэтгэж байгаа. Тэгээд гадна уулны одоо нэмэлт хэсгүүд байгаа. Одоо их бинээсээ жоох илүү гарцын хоёр хэсэг байгаа. За өлмөндөөч байгаа, өсгөндөөч байгаа. Тэгээд өсгийн хуунцар нэмэлт энэ ч гэсэн одоо илүү жоохон тогтвортой шагааг илүү тогтвортой шагаа хөдөлгөөнгөө барих зорилтоор хийгдэж өгсөн байгаа. За локдаун бол нэгтгэж гологдоод байхааргүй загвар бол болоогүй болсон байгаа. За дэмжлэг хэсэгтээ бас муу адил ууланда одоо X хэлбэрийн нэмэлт хатуулгыг ашиглаж өгсөн байгаа. За энэ бол ямар ч юм зөөлөвч нөлөөлөх зүйл байхгүй нүү зүгээр хумцар хатуулга байгаа. За энэ бол хөлийг илүү тогтвортой илүү нэг газараа тогтвортой холбирох хөдөлгөөнгөө байхгүй нэг тогтвортой. За тэгээд тэрнээс илүү shift буюу хурдан хөдөлгөөнд илүү дэмжлэг болохоор хийж өгсөн байгаа. Голдоо бол зузаан хэсэгтэй за бусдгээр бол нэмэх хэсэгтэйгээр ийм нэмэлт X одоо хумцар хатуулгыг бас нэмж өгсөн байгаа. За ерөнхийдөө бол материалууд нь танилцууллаа. За тэгээд материалуудаас гадна яг өмсөд үзэхэд ямар сэтгэлд төрөх вэ, ямар мэдрэгдэх вэ гэвэл одоо сая би хэлсэнчлэн маш тийм локдаун сайтай буюу хөлөг дотроо бол сайн барьж өгнө. Дотроо бол одоо хөл гулгана гэсэн ойлголт байхгүй, хоёр шиг холбирно гэсэн ойлголт байхгүй, өсгийж гэсэн сугарна гэсэн ойлголт ерөөдөө маш бага болж өгсөн байгаа. Тийм болохоор илүү тухтай болж өгсөн. Тэгээ зөөлөвч нь light boost, light strike зөөлөвч ажиллаж өгсөн болохоор одоо илүү тухтай, илүү хөнгөн, илүү Cortfield сайтай, илүү талбайгаа мэдэрдэг болж өгсөн байгаа. За тэгээд бас нэг зүйл дуртагт бол гадна бол за өмнөх бол мид загвараасаа илүү сайн зурж байгаа мэт ер нь бол мэдрэгдэн. За ягаад гэвэл илүү одоо юу хөнгөн материалуудыг ашиглаж өгсөн. За тэгээ Cortfield сайтай болонгууд
локдаун сайтай болчихгоо одоо тал сайн зурж байгаа сайн гүйцэтгэлтэй мэт санагдана. За ерөнхийдөө бол мэдээсээ муу бол биш. Гэхдээ тодорхой хэмжээнд бол сайн болж өгсөн байгаа. За ингээд эцэстэн дүгнэлт хэлэхэд бол одоо авах ёстой гол шалтгаануудыг дурдвал сайн зуралттай, сайн локдаун буюу хөлийг сайн доторт өгжиж өгдөг. Тэгээд мөн дээрээс нь гайхалтай загвар өнгөрсөн буюу 2024 оны хамгийн шилдэг пүүз буюу снекер шалгарсан пүүзшүүд Энтони Эдвардс ч өөрөө ч гэсэн сайн тоглож байна. За Энтони Эдвардсаас мааdur бол худалдаанд байгаа бүхэн захиалга авч байгаа мөн бэлэн ч гэсэн худалдаалж байгаа. Тэгээд снекер задлагын 3 дахь дугаар дээр Энтони Эдвардсын нэрийн эхний пүүз AE1-ийн лоб буюу түрүүгүү загварыг хэдүүлээ задлж ярилцлаа. За тэгэхээр дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.